маань байгалийн гаралтай бодисуудыг хэлээд байгаа. Зэрлэг олонний ургамал олон улсын нэршил канабис марихуан гэх нэршилтэй ургамал байна. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөлтийн хурал засаг дарганд хамаг газраас энэ хар тамхи болон авилгалтай тэмцэхтэр бол онцгой анхаарч байгаа. За өнгөрсөн жил бид нар бүх ажилдаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа ихтэй сургуулийн оюутнууд руу хандсан байж байгаа. За одоо бол бид нар Баянгол дүүргийн төрийн албаагч нартаа энэ сургалтыг өгж байна. Ер нь оюутан залуучууд гэжсэн бол одоо 10 жилийн хүүхдүүд рүү за мөн саяны мэдээлэлээр бол төрийн албаагч нь бол орж эхэлсэн байж байна. Тэгэхээр бидэрт бол энэ алслагдсан холын байсан энэ сэдв маань маш ойртсон, маш тийм төгшүүртэй юм нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас бид нар нийгмээр нийтээрээ энэ асуудалтай бол хамтын хүчээр одоо тэмцэх, за нэгэндээ сайн мэдээ өгөх, сайнаар нөлөөлөх юм нөлөөллийн арга хэмжээнүүдийг яралт авч ажиллах хэрэгтэй байна. За үүнээс гадна бол хамгийн гол юм бол ард иргэд маань, за хүүхэд залуучууд маань энэ хар тамхины талаар бол сайн мэддэг юм шиг боловч сайн мэдээлэл байхгүй байна. Тийм учраас ерөнхий мэдээллийг бол өгж байна. Ерөнхий мэдээллийн хүрээнд бол энэ хар тамхитай орооцолцсноор амьдрал ахуй яаж нөлөөлөх вэ? Дээрээс нь эрх зүйн хувьд бол амьдрал ахуй яаж одоо сөрөг үр дагавар авчирч байна. Энэ талаар бол ойлголт өгч байна. Ер нь бол хар тамхитай холбогдсон гэмт хэргийн асуудлууд бол санкцийн үед бол нэлээд чанга санкцтай улстай бол манай улс орд юм байна. Тэгэхээр энэ талаар бол мэдлэг боловсролгүйгээс болоод энэ тээвэрлэгчид за энэ худалдан борлуулж байгаа хүмүүс хүртэл бол энэс айхгүйгээр энэ алдаануудыг гаргаж байгаа нь бол нэг талдаа энэ сөрөг үр дагаврыг одоо хүрээг тэлэхэд бол нөлөөлж байгаа учраас хамгийн ихний ээлжинд бол эрх зүйн болон бусад энэ физиологийн, физик, химийн талаас нь бол энэ ерөнхий мэдээллийг ард иргэдэд тэр дотор хамгийн их нээлжинд ард иргэдэд төрийн үйлчлэг үзүүлж байгаа төрийн албаагчтай өгч байна. Бид нар бол ер нь бүх талаар параллел одоо энэ хар тамхи гэж үзэгдэлтэй бол тэмцэх хэрэгтэй болчихсон. За цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газраас энэ 2025 онд анзаар 2 аяныг зохион байгуулж байгаа. Энэ аяны гол зорилго маань өсвөр насны хүүхэд залуучуудыг мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэлтэй тэдний эцэг их багш сургууль хүмүүжүүлэгчтэй төрийн болон төрийн бус байгууллага албаагчдыг одоо энэ сургалт мэдээллийн ажилд хамруулж мэдлэг мэдээлэл өгөх ийм зорилготой байна. За яг өсвөр насны хүүхэд залуучууд энэ хар тамхи хэрэглэх гол шалтгаан нөхцөл нь найз нөхөд танилын хүрээлэл, бусдыг даган дуурайх сэтлээсээ за цаашлаад хор уршиг хууль эрх зүйн талаарх мэдлэг мэдээлэл авахгүй эсвэл нөгөө цахим сүлжээнд явуулж байгаа буруу ташаа мэдээлэл авснаас болоод энэ зүйлийг хэрэглээд байгаа ийм шалтгаан нөхцлүүд харагдаж байна. За яг хүүхдүүдийн тоо гэхээс илүүтэйгээр 2024 оны яг энэ мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодистой гэмт хэргийг 23 онтой харьцуулж авч үзэх юм бол 6.7% өссөн үзүүлэлттэй байна. За энэ дээрээс яг нөгөө хар тамхиг хэрэглээд одоо нөгөө хүн амын эмчилгээнд хэрэглэж жортой олон чоргоо олгодог гэмийг хэрэглээд 2024 онд 6 хүн амнасаа алдсан ийм судалгаа байна. За манай хар тамхитай тэмцэх газраас ер нь 2022 оноос эхлээд анзаар гэдэг арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Улсын хэмжээнд зохион байгуулад нийслэлийн 9 дүүрэг болоо 21 аймагт сургалт мэдээлэл ажлыг зохион байгуулж ирсэн. За энэ бас 2025 онд анзаар 2 арга хэмжээг зохион байгуулаа. Бас л нөгөө төр захиргааны албаагч, багш, сургууль хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд яг энэ нөгөө нэг хууль эрх зүйн талаарх, хор уршигын талаарх сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Монгол Улсын эрүүг болоод зөрчлийн тухай хувь нь 14 наснд хүрсэн л яг энэ хар тамхитай холбоотой гэмт хэрэг зөрчил хуулийн хариуцлага хүлээх насандаа урьдчилж байгаа. За зөрчлийн тухай хуулиар мэдээж нэг хэрэгэлсэн байх юм бол зөрчлийн тухай хуулийн 5-1-ийн 3 дахь хэсэг зааснаар 7-оос 30 хоногийн барилга эсвэл 100 сая төгрөгийн торгуулийн санкцтэй. За нөгөө зараад худалдан борлуулаад түгээ дамжуулаад хин нэгэн хүн ингэ зарсан бол Монгол Улсын эрүүгийн хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйл, 29 дугаар зүйл. За зарим тохиолдолд нөгөө одоо хүн амын эмчилгээнд хэрэглэж жортой олон жоргоор болгодог юмыг зарах юм бол 2014 гэсэн зүйл ангиудаар яаж шийдэгддэг. Хэмжээнд улсын хэмжээнд гэмтрэгээс өсөн сэргийлэх том зөвлөл гэж байгаа. За түүний доор нийслэлийн гэмтрэгээс өсөн сэргийлэх зөвлөл гэж байж байна. За энэ жил 2025 оны хувьд бол нийслэлийн иргэдийн хурлын дарга баяр даргатай бид нэр бас төлөөлөгч нартай хамтраад уулз зөвлөгөө хийсний дагуу энэ жилиг нийслэлийг авилгын сэрэг жил болгон зарласан. За авилгын сэрэг жил болгон зарласантай холбогдуулаад иргэдэд мэдээлэл өгөх, нийслэлийн иргэдийн хурлын нийт төлөөлөгч нарт мэдээлэл өгөх, авилгын сургууль тутамжийг ойлгуулж таниулах гэдэг ийм ажлуудыг үйлчлэлтэй зохион байгуулж байгаа. За өнөөдрийн арга хэмжээг бол Баянгол дүүргийн иргэдийн хурлын дарга, за мөн гэмтрэгээс өрсөн сэргийлэх зөвлөлийн маань санаачлаад дүүргийн одоо иргэдийн дундаа сонгосон төлөөлөгч нар болон 184
дүүргийн бас газар нэгжийн дарга ахлах мэрэгчлэнүүд нийтдээ 200 гаруй хүний бүрэлдэхүүнд авилгын эсрэг хууль тогтоомжтой сургалт өгч байна. За сургалтад гол нь ямар мэдээлэл өгч ийн гэхээр аливаа шийдвэр гаргаж байгаа тохиолдолд иргэнд хүн сурталч хэрэгтлэг үйлчлэг үзүүлэх, гаргаж байгаа шийдвэр чи өөрөө хуулийн дагуу байх. За төлөөлөгчийн бүрийн эрхэнд юу хамаарах вэ? Аламжаалын гэмт хэрэгт ер нь иргэдийн хурлын төлөөлөгч нар болон төрийн аль багш нар ямар тохиолдолд одоо шалгагдах юм эрсдлүүд үүсэж байгаа талаар орчин сэргийлсэн чиглэлээр сургалт мэдээлэл өгч байна.